Монголын залуучуудын холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, туулгын сав газрын захиргаа, Дэлхийн байгууллага хамгаалах сантай хамтраад ногоон туу заяныг хөрнүүлж байна. Энэ аян нь байгууллага хамгаалал экосистемийн тухай иргэдэд зөв ойлголтыг өгөх зорилготой юм байна. Тухайлах юм бол иргэн бүр хогоо ангилан ялгадаг болох юм бол манай улсын хог хаягдал хэд дахин буурах боломжтойг холбогд халбаны хүмүүс батлан хэлж байна. За Монголын залуучуудын холбоо Дэлхийн байгууллага хамгаалах сан хамтраад энэ ногоон туулз гэдэг аяныг эхлүүлж байгаа юм байна. За энэ аян нэгдсэн залуучууд одоо та бүхэн харж байна. Эдгээр залуучууд одоо туулгоодыг цэвэрлэхээр одоо явж байгаа. Жил болгоо манай улсад туулгоодыг цэвэрлэх тухай байнга ярьдаг. Туулгоодоос хичнээн хэмжээний хог гарсан тухай бол ингээд телевиз одоо сошиал медиагээр бол ингээд мэдээлэлд өнгөрдөг. Харин эдгээр залуучуудын хувьд туулгоодоос хог одоо түүж аваад тэрийг бас ангилж авчирна. Өөрөөр хэлбэл хогийг бид нар баялаг болгож авчирхаар эдгээр залуус өнөөдөр одоо ингээд туулгоод руу хөдөлж байна. Туулгаалыг маш цэвэрлэгийг маш хүсдэг байсан. Манайхан ингээ өрөөндөө дотор байранд идэг. Тэгээд өрөөнийхөө 3 хүүхдээ хамтаа даваалаад ирсэн. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс их байж таа. Ногоон туу заяаны гол зорилго нь юу гэхээр залуучуудаа экологийн боловсролыг олгох, залуучуудаа хог хаягдлыг хэрэглээ болгохоор ингэж ажиллаж байгаа. Эдгээр залуус өглөөнөөс орой болтол туулгоолын эрг орчмыг цэвэрлэнэ. Ингэхдээ дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ялгаж авна. Улаанбаатар хотод хуванцар сав, хүнсний болон техникийн хаягдал тос цаас дахин боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр түүхийдээ цуглуулж авахд хамгийн их зардал мөнгө, цаг хугацаа зарцуулж байгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүд хэлж байсан. Манай улсад одоо 15 дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа болж байна. Үүнээс одоо хуванцар дахин боловсруулдаг 7 үйлдвэр, хайс, хөнгөн цагаан, тэгээ хаягдал дугуй, техникийн хаягдал, техникийн тос, хүнсний хаягдал тос гэх мэт үйлдвэрүүд үйл ажиллагаа болж байгаа. Мөн хаягдал картон цаасыг дахин боловсруулдаг үйлдвэр бас байгаа. Айл бүр ядаж гэртээ 2-3 хогны савтай хогоо ангилж хийдэг байхыг тэд уриалж байгаа юм. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүн савлсан шилийг ангилаад ялгадаг болчихвол манай улсад импортоор орж ирж байгаа шилний хэрэглээг дотоодоос хангах боломжтой. Энэ нь 20 хүний хэрэглэнээс гадна улсын эдийн засагт ч тус нэмэртэй гэдгийг тэр хэлж байлаа.